байгууллага зорилт хэрэгжилтийн үе шатыг товч танилцуулах видео урангуйг та бүхэнд дэлгэсэн анхаарлаа болгосон юм хэлж байна. Хойшоотойч эрчим хүч дарах үйлдвэрлэлээс нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 холбогдох хууль тогтоомж болон бусад бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан ба нийслэлийн иргэд төлөвчдийн хурлын 2025 оны 25/0-ийн тогтоолоор батлагдсан төрийн хувийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх жагсаалт багцаа. Улаанбаатар хотын Хаул дүүргийн 12 дугаар хороо Моримгийн даваанд 10 газарт шинэ үйлдвэр маань байгуулагдсан юм. 2025 оны 2 сарын 14-нд төслийн урьдчилсан үнэлгээ хийх үр бүхий ажлын хэсэг байгуулагдаж 3 сарын 21-нд төслийн урьдчилсан үнэлгээ хийгдэж дүгнэлтийг баталсан. 3 сарын 24-нд төслийн бүрэн шинжилгээ хийх үр бүхий ажлын хэсэг байгуулагдсан. 4 сарын 15-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25/61 тогтоолоор төслийг төр хувийн хэмжээний түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан. 5 сарын 12-нд төслийн бүрэн шинжилгээ хийгдэж дүгнэлтийг баталсан. 6 сарын 26-нд төслийн хэлэлцээ хийж сонин чиглүүлэлтгүй гэрээ байгуулах үр бүхий ажлын хэсэг байгуулагдсан. 2025 оны 7 сарын 23-нд гэрээний хэлэлцээг оролцогчид тодорхойлж 2 сар гаруй хугацаанд гэрээний хэлэлцээр үргэлжилснээр 2025 оны 10 сарын 7-нд хэлэлцээр амжилттай өндөрлөө. Дэлхийн үйл ажиллагаанд засаг даргын захирал хэмжээнд нийт 4 ажлын хэсэг байгуулагдаж дагаварцсан тоогоор нийт 45 гишүүд оролцсон ажиллаж байна. Төслийн эдийн засгийн үзүүлэлтээр төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая $, ба өдөрт 1500 тонн хог шатаах чадaltaй уг үйлдвэр жилд 8000 цаг ажиллаж 210 сая кВт цаг буюу 35 мегаватт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүчийг түгээх гэсэн зорилготой ажиллаж байна. Бүтээн байгуулалтын явцад 300 гаруй үйлдвэр тогтмол ажиллах үед 86 ажлын байрыг шинээр бий болгохоос гадна Монгол инженер техникийн ажилтнуудыг сургах нь бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж түншлэлийн гэрээнд тусгаснаар 28 жилийн дараа төр шилжүүлнэ. Төслийн хувийн хэмжээний түншлэгч тал болох Сычуан эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгуулагчдыг хамгаалах хөрөнгө оруулалттай компани, Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн өмчит компани ба өөрийн эх орондоо 12 шиг хог шатааж эрчим хүч гаргав. Үйлдвэрийг барьсан туршлагатай компани нийслэл хотод баригдах уг төслийг төр хувийн хэмжээний түншлэлийн хуулийн дагуу 100% хувийн хэмжээ санхүүжүүлэх юм а. Энэхүү үйлдвэр нь ажилтнанд орсноос цугларсан хог эдлийг шатааж эрчим хүч үйлдвэрлэж байгаль орчин, нийгэм, эдийн засагт эрг нөлөөтэй 2028 оноос эхлэн Улаанбаатар хот нийт хог эдлийн 31.8% шатаах үйлдвэрт устгаж төвлөрсөн хогийн цэгт дарж болгож байгаа хог эдлийг мөн хуваар бууруулах боломжтой. Улмаар үйлдвэрээс гарах эрчим хүчээр 2333 өрхийг цахилгаанаар хангаснаар агаар дэх 106.1 тонн нүүрсний хүчлийг бууруулах мөн хог хайдлаас үүсэх агаарын бохирдол буур үзэж байна. Төрийн хувийн хэмжээний түншлэлээр хэрэгжих төслийн үйлдвэр нь технологийн хувьд механиклсан уул ширүүн бүхий галын хотолттой, шатаах зугтай, 8 шатал шүүлтүүртэй, хагас хуураар өтгчүүлсэн нөөц шахах мөн уудын шүүлтүүр тоос цуглуулж бүхий олон шатлал шүүлтүүрийг ашиглан удааны хийх сэвшүүлэх систем нь ус болон зарлах хагас хуурай процесс өтгчүүлсэн нөөц шахах уудын шүүлтүүр гэсэн хослсон процесстэй байна. Дэлхийн нийтийн өнөөгийн шиг хандлага нь хог эдлийг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх, байгаль орчин дээлтэй хаягдал багтай технологи ашиглах замаар байгалийн нөөц баялагийг хэмжиж чиглэж байгаа. Энэ үед манай нийслэл хот хуулийн хэлбэрийн алхаж боломжийг бий болгох энэхүү цаг хугацаа өгж байна. Энэ их үйлсд оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Нөгөө хөгжлийн төлөө хамтдаа.
Баярлалаа. Энэ төслийг мөн ээж бүглэгэмээ эзэлийн засаглаа бөгөөд Улаанбаатарын зөвлөгч Шигний баатар дээр тайлбар өгүүлж байна. Баярлалаа. Энэ манай доктор өмнө надад үг хэлж өгсөн ба. Тэгээ би энэ нөгөө төслүүдээ өөрөө нэлээд ханаас нь явж хөөцсөн юм. Албаны үг хэлсгүй өөрөө амны үг хэлье гэж бодод байна. Ер нь 1970-аад оны дундаас эхлээд Европын холбооны улсууд ладвил технологиор хогийг булшилдаг аргаас татгалцсан юм байна. Тэгээ энэ Улаанбаатар хотын хоёр хогийн цэгийн түүх бас их тийм одоо их сонир юм байл би бас энэ дашин доо хүмүүс сонирхолж хэлье гэж бодсон. Энэ цагаан даваагаар 1921 оны ихээр баруун өнгөрний цэргүүд давж орж ирсэн юм байна. Баруун талаас зүүн хойноос. За хойд талаас энэ улаан даваа буюу улаанчлууд орчмоор улааны цэргүүд орж ирсэн юм байна. Тэгээ Монголын ард түмэн их тийм бэлэгдлийн ард түмэн учраас дахиж харийн цэргүүд бүү давж орж ирээсэй гэж үзээд тэр орж ирсэн хоёр байр шилт нь хог одоо хайдаг хогоо одоо устгадаг юм газар болгож одоо тусгаар тогтмол бүрэн эрхт байдлынхаа бас нэг юм бэлэгдлийг хийжсэн гэж би одоо хотын түүх мэддэг хүмүүсээс сонсч ирсэн. Тэгээ ингээд саяхан ч намайг сонгоны харганд дүүрэгт ажиллаж байхад Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр ядаж нэг ландфилддэг болов гэдэг сүүлийн 20 жил Улаанбаатар хотын ахын болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг улаанчлууд морины давааны цагаан давааны цэгүүдэд ингээд одоо ландфилддэг юм технологиор явсан. За харамсалтай нь эдийн засаг өссөн нэмэгдэхин хэрээр бидний нөгөө экологт өөрөө орчуулж байгаа хор хөрөл ихсээд өдөрт Улаанбаатарчууд дунджаар 1500 тонн ахын болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг одоо гаргаж байгаа. Тэгэхээр энийг бид нар цаашид ингээд нөгөө газруудаа хотын ойрхон цэгүүдтэй булаад байх уу эсвэл бүр нэг юм яригдсан. Энэ Багнуурын нөгөө нүүрс угсан хуучин нүүрсний цэгүүдүүд ингээд Улаанбаатар төмөр замаар дамжуулж явж тааж босч байгаа гэдэг ийм хэд хэдэн шийдлүүд яригдаад тэгээ энэ манай одоо хамтран зүтгэгчд маань даваадлаа амар төвшин ойр орлогчдоос дурдсан энэ хүмүүстэй бид ярилцаа. За ер нь хэдүүлээ хогийг манай одоо өмнөд хөшөд хамгийн ихээр шатааж одоо зайлуулж байгаа. Үүгээр эрчим хүч улаан цачаа үйлдвэрлэж байгаа. Энэ чиглэлийн үйлдвэрлэл цаашид явъя гэдэг ийм зарчим бариад тэгээд энэ төрийн үйлчлэгийн төвшлөгийг тендерыг зарласан. За мэдээ зэрэг энэ бол эрчим хүчнийхээ өөрийнхөө өнөөдрийн жишг тарихаар зарлаа нөхөхгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас бид хэмжих хэмжүүрийн үед маш тодорхой бай 14 орчим цент илүү тийм энэ цент дээр 1 киловаттаар тохирыг эрчим хүчний яам бид нар 18.4 центээр эрчим хүчийг хомжтой зөвхөн 5.6 центээр бид нар энэ ахын болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг одоо зайлуулсны төлбөрт хог хаягдлын үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээс энэ хэмжээний одоо өхөн төлбөрийг авъя гэдэг. Үүнийг бидний хөрөнгө оруулагч талтаа шийдэж өгөө гэдэг ийм зорилт байж энэ одоо төрийн үйлчлэгийн төвшлийг явуулж байгаа. Яг энэтэй адилхан төслийг бид нар бас бодохгүй зарлцсан явж байгаа. Энэ бол цааш шатаах үйлдэл. Өнөөдөр Улаанбаатар хотод хоногт дунджаар 250,000 шон метр одоо саалс гаргаж байгаа. Үүнийг шууд одоо туул болд нийлүүлж байгаа. Үлдсэн одоо нөгөө лагааг үлдсэндээ агаар татаагаад ойр орчмын иргэдэг нөгөө хайртай үнэрцээр ийм технологи тавьж. Тэгэхээр энийг бид нар яг ийм одоо Сэлчман инженерингтэй хийсэнтэй адил агуулгаар бид нар төр үйлчлэгийн төвчлэн сон шалгуулсан одоо 3 дугаар үе шат руу шилжээд явж байгаа. Тэгэхээр цаашид Улаанбаатар хот гэдэг бол орчин цагийн хот болёо гэвэл орчин цагийн хотуудад байдаг энэ инженер хангалтын бүхэн одоо нэгжүүдийг бий болгох шаардлагатай. Энэ инженер хангалтын нэгжүүд нь дандаа
хэрэглэгчдийн тарихнаар өөрөөс хөгжүүлж олсон онцлог хөрөнгө оруулалтаа өгдөг. Энэ зарчим руу бид нар шилжээ гэдэг ийм том зорилт төвшүүлээд ингээд ажиллаж байгаа гэдэг бас та бүхэн хэлсэн. Тэгээ өнөөдөр бас манай би яг түрүүчийн нөгөө нийтээртэй ажиллах Сичуан инженерийн хамт олондоо бас шин сэтгэлээс талархал үзүүлсэн. Манай Улаанбаатар хотод одоо ийм салбарт хөрөнгө оруулалт хийдэг ийм зоримог шийдэл гаргаж эрсдэлүүлж орж ирсэн байдаг. Төлөвийг талархалтай байна. Энэ төслийн нэг том онцлог бол төр хувийн эзний түншлэлийн харилцаанд байдаг 100% хувийн сектор энэ түншлэлээр хөрөнгө оруулалтаа хийж эрсдлээ өгч. Бид зөвхөн энэ дээр тарифын баталгаа гаргаж байгаа гэдгээр онцлогтой юм төсөл мөн төр хувийн эзний түншлэлийн тухай хуулинд байгаа анхны засгийн газрын баталгааг ТЭЦ тавч төр, Митамч төр, Сичуан инженерийг бид бичиж өгч байна. Манай төр хувийн эзний түншлэлийн тухай хуулинд байгаа энэ засгийн газрын баталгааны талаар ерөөсөө ойлголт хамаатай. Засгийн газрын баталгаа гэдэг нь нөгөө гаднаас мөнгө олох зөвхөн ашиглагддаг бол олон улсад засгийн газрын баталгаа гэдэг нь төр хувийн эзний түншлэл хөрөнгө оруулалт хийж орж ирж байгаа нөхдүүдийн эрсдлийг хуваах засгийн газрын баталгаа гэдэг. Энэ баталгааг бид бас удахгүй одоо энэ хоёр түншлэгчтэй бичиж өгөхөөр ингээд бэлдсэн байгаа гэдэг хэлье. За манай Баатарбек захиралтай Улаанбаатар түншлэл гэдэг юм компани байгуулагдсан. Улаанбаатар түншлэлийн гол үндсэн агуулга Улаанбаатар хотод цаашид хэрэгтэй дэд үтсийн төслүүдээр түншлэгчээр орж ирээ. Зарим тохиолдолд одоо хувь эзэмшил, зарим тохиолдолд голден шер вето ихтэй 10% эзэмшдэг. Явгийн зарим төслүүдээр бүр 0% явдаг. Ийм байдлаар төр хувийн эзэмшлийн түншлэлийг урагшлуулдаг ийм одоо үндсэн нэгж албатай болсон эдний хийсэн одоо хоёр бүтээлийн бол энэ хоёр төсөл байгаа. Одоо бидний цаана бүлэгдээд байгаа хэд хэдэн төслүүд байгаа. Үүний нэг нь Улаанбаатар Тарбаны 2 шугамын төсөл төр хувийн эзэмшлийн түншлэлээр ингээд явах бүлэглэн байгаа. За мөн цаг шатаа хөлтөөр хийсэн. За өөр чи ямар төслүүд байгаа вэ? Хүмүүн хотын 90 мегаваттын одоо станцын төсөл бас энэ одоо сонгон шалгуулалтын үе шат руу ороод ингээд явж байгаа гэдгийг хэлье. Тэгээ манай Улаанбаатар хотын энэ одоо Даваадлаа тэргүүтээ Баатарбек, Үнэнбатын бусад энэ залуучууд маань үндсэндээ Монгол улсад төр хувийн эзэмшлийн түншлэлийн хуулийг хамгийн сайн судалж, хамгийн сайн хэрэглээд анх удаага нэвтрүүлж байгаа ийм одоо чадварлаг залуучууд шүү. Би бас энэ залуучуудтай хамтарч ажиллаж байгаа талаар сэтгэл хангалуун бөгөөд миний нэр төрийн хэрэг байгаа гэдгээс хэлье. Баярлалаа. Төслийн хувийн эзэмшлийн түншлэгч болох Сичуан эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт компанийн төлөөлөн удирдах цэвэрлэлийн дараа хан яв таныг дэслэг хэлнэ болж байна. Манай хотын болцсон сууцсан гадны хөрөнгө оруулалт. Энэ төслийн бас нэг их том чухал зүйл байна. Энэ юу гэвэл сүүлийн үед одоо та бүхэн ChatGPT-гээс хараад urban mining гэдэг ойлголт сүүлийн дэлхийн хотуудад одоо их түмээнх дэлгэрч байгаа. Тэр юу гэхээр тухайн хотууд өмнөх он жилүүддээ булшилсан хогнуудаа буцааж ухаж гаргаж ирж шатааж эрчим хүч хөгжүүлээд нөгөө байгаль технологи 100% сэргээдэг ийм зүйл өгч байна. Энэ бол Монгол улсын технологийн хамгийн том чухал төсөл. Дээр нь би зөвхөн Улаанбаатарын хогийн шатаараа зогсохгүй тэр аймгийн 100 мод хүмүүн алтан булаг цэвэрлэн сундуудын хогийг бид мөн төлбөргүй авч шатаая гэдэг ийм бас агуулгатай одоо технологийн төсөл юм шүү гэдгийг та бүхэн хэлье. Дээр нь бид тэр улаан чулууд болон цагаан давааны хогийн цэгүүдэд ойрын одоо 10 орчим жилийн дотор таарсан хонуудыг бид буцааж өгч одоо шатааж байгаль технологи мөн одоо цэвэрлэх ийм бас том агуулгатай төсөө гэдэг бас энэ ашиг бий хийлээ гэж бодож байна. Баярлалаа.尊敬的各位朋友、各位来宾，大家下午好。今天我们相聚于此，共同见证垃圾焚烧发电项目公司合营协议的签署。这是中蒙两国
在环保能源领域的深化合作的重要时刻，我谨代表四川人头节能环保有限公司向乌兰巴托政府的信任与支持致以最诚挚的感谢。垃圾焚烧发电是实现减面化、资源化、无害化处理城市垃圾的重要途径，更是助力城市绿色低碳发展的关键举措。乌兰巴托市作为蒙古国的首都，在城市发展竞争中面临着垃圾处理的现实挑战，而本项目的启动不仅能够有效消纳城市垃圾，更能将垃圾转化为清洁能源，为乌兰巴托市的能源结构优化和可持续发展注入新动能。四川人头节能环保有限公司在环保领域深耕多年，在垃圾发电焚烧业务板块积累了丰富的技术经验与项目管理能力。此次携手乌兰巴托市政府，我们将充分发挥自身在技术、资金、运营管理方面的优势，以高度的责任感投入项目的建设与运营。我们承诺将严格遵循国际标准与当地法规，打造一个技术先进、运营高效、环境友好的标杆项目，为乌兰巴托市的生态环境改善和经济社会发展贡献力量。谢谢大家。Иргэндэд зочдоо одоо хогшоо тааж эрчим хүч гарах өвөлдөр төслийг хэрэгжүүлэх төр хувийн эрсдлийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах төслийн үйл ажиллагаа эхлүүлэх боллоо. Гэрээнд гарын үсэг зурны хэмээн төрийн түншлэгч талаас нийцэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагч Ишгэгийн Нимбаатар таныг урьж байна. Хоёрын хэрэгслийн түншлэгч талаас Сычуан эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны хамгаалах хөрөнгө оруулалт компани төрөл өндөр төвцөлийн дараа хамгийн яваа хөтөлбөр өрч байна. Иргэндэд зочдоо хогшоо тааж эрчим хүч гарах өвөлдөр төслийг Одыг тусахын төрөд толгойж байна. Бидний хамтын ажиллагаа Монгол Улсын эрчим хүчний ирээдүйг эрэлтүүлэх болтугай. Ингээд ихөө хэсэг ажиллагаа өдрөөр өдөрлөж байна. Үйлцээ ирсэн та бүхэнд ажлын өдрийн ажилд хүсэж байна.